нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Коронавирус халдварын үеийн хоолтын талаар та бүхэн зөвлөгөө өгье. За тэгэхээр ер нь бол хоол гэж юу юм бэ гэд. Хүний бие махбодыг тэжээлийн байдлаар хангадаг амтан болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн байж байдаг. Хоолноос бид юу авдаг вэ гэхээр макрободисууд буюу уурга, амин дэм, уурга, нүүрс ус, өөх тосыг авдаг. Микрободис буюу амин дэм эрдэсийг бид хоолноос авдаг. За тэгэхээр хоол яагаар бид нар өнөөдөр энэ халдварын үед яагаад чухал вэ гэхээр хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай эрдэс бодисуудыг бид хоолноос авах хэрэгтэй гэж байдаг. Ялангуяа хүний дархлаагаа дэмжих, эрүүл байх, халдвар авахгүй байхын тулд дархлаанд шууд оролцдог бичил бодисууд буюу амин дэм эрдэс бодисоор баялаг хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай байдаг. Түүнээс гадна уурга, үл орлогдох тосны хүчлүү за мөн ус бол зайлшгүй чухал шаардлагатай байдаг гэж үздэг. За хүүхэд яаж хооллох ёстой юм бэ? Энэ халдварын үед тэгэхээр ялангуяа бага насны хүүхдийн хувьд бол 2 хүртэлх насны хүүхдийн хувьд яаж хооллох ёстой вэ гэхээр за хамгийн нэгдүгээрт бол хүүхэд ихэн сүгээр хооллох ёстой. Ихэн сүв хүүхдийг бол төрөл бүрийн халдвараас сэргийлдэг. Халдвараар өвчлөх эрсдлийг бууруулдаг маш их хүүхдийн эрүүл байх, халдвараас хамгаалах шийдвэрлэх үүрэгтэй юм хоол гэдэг. Дараа нь хүүхэд 6 сартаагаас эхлээд нэмэгдэл хоол идэх ёстой. За хүүхдийн нэмэгдэл хоол нь бол өдөрт 4-5 удаа байх ёстой. За мөн олон нэр төрлийн хоол хүнс агуулсан байх ёстой. Ялангуяа бага насны хүүхдээр бол хүүхэд өдөр бүр мах хэрэглэх ёстой, өдөр бүр өндөг хэрэглэх ёстой. Төрөл бүрийн гурил будаа, за тэгээ А амин дэмээр баялаг, С амин дэмээр баялаг ногоо жимс хэрэглэх ёстой. Ялангуяа А болон С амин дэмээр баялаг ногоо жимс маань бол энэ халдвараас хамгаалахад дархлаа дэмжихэд бол шийдвэрлэх үүрэгтэй гэдэг. За хүүхдийн хувьд бол мөн хүүхдэд өгч байгаа хоол нь тухайн хүүхдийнхаа насан тохирсон хэмжээтэй байх ёстой. Хүүхдийг хэд бага хоолж болохгүй, мөн хэд их хоолж болохгүй гэдэг. За юм байна. За энэ зурган дээр ер нь 6 хүртэлх настай хүүхэд яаж хооллох ёстой юм? Эрүүл зөв хоолтын гэр зөвлөмж гэж байна. За хоол судлалын албанаас боловсруулсан. За энэ гэр зөвлөмж дээр энэ ногоо өнгөөр будсан, цэнхэр өнгөөр будсан энэ бүтээгдэхүүнүүд бол хүүхдийн бие махбодод нийт шаардлагатай ялангуяа халдвартай тэмцэж шийдвэрлэх үүрэгтэй өдөр бүр хангалттай хэмжээгээр хэрэглэх ёстой хүнснүүд байж идэг. Шаргал өнгөөр будсан энэ бүтээгдэхүүнүүд маань тохируулж хэрэглэх хүнсүүд байж. За мөн хүүхэд бол бага насны 6 хүртэлх насны хүүхэд бол өдөр бүр хангалттай хэмжээгээр ус уух ёстой гэсэн ийм эрүүл хоолтын гэр зөвлөмжийн дагуу хүүхэд хооллох ёстой. За энэ дээр мөн өсвөр насны хүүхдүүд юугаараа ялгаатай юм бэхээр хоолтын үндсэн зарчим буюу эрүүл мэндийг дэмжих ийм ногоо өнгөөр будагдсан энэ бүтээгдэхүүнүүдийг бол хангалттай хэмжээгээр заасан хэмжээгээр хэрэглэх ёстой гэж идэг. Тохируулан хэрэглэх хүнс нь мөн адил байж идэг. Гэхдээ хүүхдийн уух усны хэмжээ бол 6 хүртэлх насны хүүхдээс арай илүү байж идэг. Өдөрт 8 аяга ус уух ёстой. Чихэрлэг ундаа биш зөвхөн цэвэр ус уух ёстой гэж юм байна. Ер нь бол энэ эрүүл хоолтын буюу гэр зөвлөмжийн дагуу ямар ч насны хүн хооллоход бол цардахлын үед өөрийгөө бол халдвараас хамгаалах боломжтой. За насанд хүрсэн хүн. Ер нь бол насанд хүрсэн хүний хувьд ер нь эрүүл зөв хоолтын хэд хэдэн үндсэн зарчмууд гэж байдаг. Тэгээ энэ дээр бол ингээд дуртахад бол хамгийн нэгдүгээрт өдөр бүр олон нэр төрлийн хүнс хэрэглэхийг зөвлөдөг. За энэ дотроо өдөрт 5 нэгж буюу 400 граммаас багагүй хэмжээгээр жимс ногоо хэрэглэнэ гэж байдаг. Жимс ногоо. Тэгээ сүү цагаан эдэг өдөр бүр тогтмол хэрэглэх ёстой. За та бүхэн мэдж байгаа бох тийм ээ. Коронавирус халдварын үед хүн болгон витамин D, витамин С хэрэглээ гэж зөвлөж байгаа. Манайхан бол бүгд хэрэглэж байгаа. Гэтэл витамин D маань дангаараа бол хүнийг хамгаалахгүй. Витамин D юутай хамт хүнийг хамгаалах ёстой гэхээр кальц болон
фосфортой хамт байж хүнийг дархлааг дэмжин, хүний ясны бат бөх чанарыг дэмждэг. Тэгэхээр сүү цагаан эдээгээ өдөр бүр тогтмол хэрэглэх ёстой. За мөн өөх тосыг тохируулж хэрэглэнэ. За сахар, чихэр, йоджуулсан давсыг хязгаартай хэрэглэх ёстой гэд. За эцэст нь хэлэхэд бол насан турш хүн бол тогтмол цагт хооллох ёстой. Тогтмол цагт хооллох ёстой. Өдөрт ер нь насан турш хүн бол 4-өөс цөөнгүй удаа хооллох ёстой. За энд насан турсан хүний эрүүл зөв хоолтын гэр зөвлөмж гэж байна. За энэ дээр мөн одоо зарчмын хувьд бол эрүүл мэндийг дэмжих буюу ногоон цэнхрээр бутсан хүнснүүдийг өдөр бүр тогтмол хэрэглэх ёстой. За мөн одоо энд эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндэд тустай хүнс гэж байна. За тохируулж хэрэглэх хүнс буюу энэ шаргалаар бутсан бүтээгдэхүүнүүд байна. Дээр давс чихэр үйж идэг. Ер нь бол чихэрлэг бүтээгдэхүүн хэд боловсруулсан бүтээгдэхүүн маань бол дархлаа сулруулдаг учраас бол хязгаартай хэрэглэх ёстой. За мөн усыг бол хангалттай хэмжээгээр уух ёстой. За би одоо дахиж нэг хэлэхэд эргэж нэг сануулхад энэ халдварын үед халдвараас хамгаалдаг, дархлаа дэмждэг, эрүүл байхад тустай тэжээллэг шинт бодисууд буюу аминдин мэрцүүд бол одоо бид бол хоол хүнсээрээ хангалттай хэмжээгээр авах хэрэгтэй гэж байдаг. Ер нь харж байгаа бах тийм ээ, аминдин мэрцээр баялаг хүнс бол их тод өнгөтэй бүтээгдэхүүнүүд харагдаж байна. Улаан, улбар шар, ногоон ийм өнгийн бүтээгдэхүүнүүд байж байдаг. Аминдин мэрцүүд за ялангуяа С аминдин, Д аминдиныг мэдж байна. Эрдэсийн хувьд бол цайр, селен, төмөр эдгээр маань бол хоол хүнсэнд зайлшгүй өдөр тутам хэрэглэж явах ёстой. Дархлаагаа дэмжих, эрүүл байхад нийт шаардлагатай ийм аминдин мэрцүүд байна. За эцэст нь бол энэ цар тахлын үед эрүүл зөв хооллож одоо эрүүл мэндэ хамгаалаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв